Ингээд манай энэ хар харьцаг маань ардлаа болон урдлаа 2.5К нектаршилтай болон 1080 нектаршилтай бичдэг. Хойдол болон урдлыг явуултандаа шууд камерныхаа дэлгэцэн дээр харж болно. За дэлгэцэн дээрээс харахаас гадна гар утсан дээрээсээ шууд харах боломжтой. За энэхүү камер маань үндсэнд 4 товчлууртай байгаа. За энэ 4 товчлуурын хамгийн баруун талынх дээр ерөнхий камерны зогсоох, унтраах, асаах гэсэн үйлдэлүүдийг хийдэг байгаа. За баруун талаас хоёр дахь талын сумн дээр болохоор энэ камерынхаа харагдах байдлыг дэлгэцийг солих, дан уртлаа харах болон дан хойтлоо харах гэсэн үйлдэлүүдийг хийж өгдөг байгаа. За баруун талаас 3 дахь товчлуур маань болохоор камерыг автомашины хөдөлгөөнд оролцож явах үед автоматар зураг авах боломжтой. Энэ зураг нь таны гар утсан дээр шууд хадгалагдах боломжтой гэсэн үг. За хамгийн баруун талын товчлуур болохоор менюний товчлуур байгаа. За энэ менюн дээрх товчлуураас та машиныхаа камерны бичлэлтийн нягтршил болон бичих хугацаа, за мөн дэлгэц амраах горим, хөдөлгөөн мэдрэгч, дөргөлт мэдрэгч, шөнийн асаалттай байх горим гих бүх тохиргоонуудыг энэхүү менюн дээрээс тохируулж өгөх боломжтой байгаа. За үүнээс гадна бичлэгээ та энэ тухайн камер дээр шууд үзэх боломжтой. Бичлэгээ үзэхдээ M гэсэн товчлуур дээр нэг дараа давхад болно. За энэхүү бичлэгүүдээ үзэхдээ тухайн бичлэгийг сонгоод зураг эсвэл бичлэг аль нэгийг сонгоод хамгийн баруун талын товчлуур дээр дарахад бичлэгээ энэ дээрээс үзэх боломжтой.